Монголын зохиолчдын эвлэлээ шагнал зохиолч Төрийн Баян сангийн таалагдах өвчин гэдэг ийм бас этгээд нэртэй нэг өгүүлгийг уншихаар нэгэн эрхмийг орох гэж байна. Ингээд тайлнаа Монгол улсын соёлын тэргүүний ажилтан, Монгол улсын гавьяат жүжигчин Чанин Чулууныг үрээ алуусан гомби Чанин Чулуун. Яаж би тэрэнд таалагдах вэ? Готов ингэж өдөржин, шөнжин, боссон, суусан ч, тарчилж, шаналж 10 хонжээ. Тэгээд талинд өөрийгөө хартал нэг гармайс юм харагдчих. Ганцхан нүдэн л готов их. Бусд нь биш. Тослог хүрэн царай хоньны гүзээр тус дутуу хусаад ялц чамчсан юм шиг бүрзээс юм харагдахаар за энэ царайц чи яамаа гоёмсог хувцас сүрчигний чиргэлэг тэр ер нь ямар хүн лөө тэнгэр цэлмэж нар мандтал инээмсэглээд цэцэг дэлгэртэл хардах юм болоо. Уг нь нэг удаа намайг надтай тааралдаад гарцаагүй эргэж харсал да. Тэр өдөр ямар сайхан байсан гэж сэтгэл цэлмэл өтөлжөнгөө дуу цахиртулж орилоод тэрний намайг харсан тохиолдлих тийм сайхан боломж гарч байхад ганц удаач бол шүргээ додгоо олхоогүй гэж готов өөртөө гутраад орон дээрээ шуурчиж очлоо. Тэгснээ ус хийж өндөг. Би яавал тэрэнд таалагдах юм болоо? Би яаж тэрэнд таалагдах юм бэ? Гэж бодсноо. Өнөө савсаг ишгэн жив. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон зүүчихсэн. Хувьсгалыг одоо би л хийлээ штэ. Гэт ноорж явчихсан. Тэрний одон гууж зүүгээд очивол тоох болов. Үнэмлэх нь хаавай. Гэх юм бол булаа болно да. Үгүй тэгээд өмнө цэний алдсан энэ одон медалийг тэг тоох уу? Тэрний оронд ойр дотных нь хүмүүст хатуухан шиг матгуулаад за тамин намайг л магтаад байдгийн шүү сануулчих болох юм шүү. Гэхдээ юу боллоо гэж тэрний аав ээж ахын дүүс намайг бодлоо магтаад марлилт энийг суучих би болохгүй байна. Хөш. Цагдаагийн наргын хамаатан гэж жүжиглэл болох юм шүү. Бас л болохгүй байна. Цагдаагийн даргын хамаатан битгий ганц цагдаач тэнгихгүй жиж нүдний болов. Нэрд гарч алдарч их хэрэгтэй байна. Тэгээд зурагтаар ярилцлага өгöd тэрний нэрийг байн дурдаад тэрэн зориулаад дуулагдах юм бол тэр юу н намайг тоохгүй хайчих юм бэ. Эрдмийн зэргийн ажилдаа улаарад уул хадаар тэнэт гэж худлаа яриад хэсэг хугацаанд гэртээ бөгөөд тийм судалгаа хийлээ. Энд нээлт хийлээ гэд бурчих юм бол болох юм биш үү? Гэж бодож байтал. Хажуур толгой готваа. Юуны чи нэрд гарах вэ? Чи балууга хийсэн гэж алдарших юм бэ? Ганц дуу чимдэхгүй ижиж илжих шиг орилж чадахгүй ижиж Кэст зурагтаар ярилцлага өгнө гинэ.
Хажуугийнхан дэлгүүрээс ганц лонх юм зээл авч чадахгүй, үгийн баялаггүй пат хийдгийг мэдэхгүй. Цаашаа барахгүй юм байна гэж бодоод уурандаа готов цээж рүүгээ 2 цаг дэлсээд байлаа. Гэтэл түм гэсэн сонсогд. Чи юу түм байдаг үлээ гэж бодтол хамар хашааны бөө санаанд нь ороод ирлээ. Тэр бөө болсон өдрөө шүнжэнгөө хингэрэгцэн балбаад унтуулахгүй болохоор нь готов. Хөш чи наад мухар сүсгийн балай заваа өвлөө хүнгүү газар очиж балбаач гэхэд бөө давахгүй гэсэн даваагаараа давчих үедээ хэлсэн үгээ мартваа гэснэ гэд бүр онгоцтой бөөлөд игээтэй толгой дээгүүр нисгээс бусдыг хийж галзуурсан. Энэ хөршбөө чарал багаас бөөгийн ухаан судалсан болоод дээл хувцс өмсгөлийн зээлж өмсөд тэрний нүдэнд өртөөх юм бол намайг тоох болов? Бөө юм биш. Гэлсүүд болно доо. Чаус. Яг ч тэр шин хөршбөөгөө загинава. Хөөхөн амтны хэрэггүй цагч. Яа. Адилхан ирүүлсэн чи ганц шилэн бариад очиход тэр намайг цаашаа гэхгүй нь ойлгомжтой. Гэж удаад тэднийд очтол хашаагаар нь дүүрэн хүн цуглчихсан бөө яг онгодонд бодож байлаа. Яасан сайхан юм бэ? Бөөхөрштэй хиймэртэй юм аа. Ямар бахархмаар юм бэ гэж баярлаад готов игээтэй л хашгирсангүй. Хэрэггүй загничтэй гэд бодож зогсч үтэл бөө тэрэн дээр хурчигээд ногоо нүдэн эргэлдүүлээд тэр орон явдлыг мартаагүй үстэй. Гэхдээ готов сандраад мартаагүй гэж ариг дурлаа. Гэтэл бөө тэрнийг хөтлөөд олны өмнө гаргахад нь готов за одоо л ажлаа амжилтдаг хэрэгжиж гэж бодоод хөршминий би нэг хүнд таадагдах бүр тарчиж байна. Тэр намайг тоодгүй. Та надад өмсгөл энэ хэрэгслэн зээлдүүлж түрээслүүлээд гэтэл бөө үгийн таслаад үннявчаарай гэж 3 таашхад нь готов яаж чадсангүй та дугуй зогсч үтэл гэргэнтхэн ташуур гаргаж ирээд готыг наашин цааш нь хаалгач гэлээ. Хашгирах болгондоо зүгийн мөн сүнс чи энэ хүний биенээс танил зөвч үгүй танил гэж ташуурдаад амьсгаад гэж готов өндийг тэнхэл хүртлээ ташуурдууллаа. Тэг сая бөөнийг нэг тайвшраад энэ одоо манай хөрш ухаантай юм шүү дээ. Энэнд муу дэв шингэцсэн байсныг сая би арай гэж арилдаа. Тийм үү гэж готоос асуудал готов. Тийм ээ. Тэр доос арай гэж нэг гомглоо. За одоо чам шингэсэн ад сэтгэл алгуулсан. Бүгдийг танилцсан. Гэт бөө орчин тойрны хүмүүсүүд рүү их л бахархалтай хараад масаад л инээлээ. Ингэж хөөхий готов. Их сонсон газар 9 шин хосон гэдгийг үлтгэр болж хөршбөөдөн ташуурдуулаа. 4 хөллөөд арай гэж усгаад тавлаа. Гэхдээ тэр бууж их болоогүй шүү. Би яавал тэрний таалагдах юм болов? Өнөөдөр монголчуудад хэн таалагддаг юм болов гэж хосож бодлоо. Тийм ээ.
гадаадын хүмүүс л Монголд хүнд итгэл таашаалыг хүртэж язгууртан дээдэс шиг байдаг болсныг аль эрт мэдсэн готов цөхөрчээ. Тэгээд өөрийнхөө удам судрыг шинжиж бодтол яавч урд газрын хүн гэж хэлэх үндэс байхгүй л. Учир нь хинтийн улаан буряд хөвсглийн хөв хотход хоёрын завсар харийн цус яаж харах юм бэ? Хүрэн царайтай онгор дүүнүүдтэй монхор хамартай эрүү чанга шүд бүх гар уттай хөл богинтой далмөр ханхрах хавчигдаж хахирдах дургүй салхисэрж алсыг шитдэг нь насных биш цусных гэж боддог энэ готов эгэлчийн Монгол эр хөрхитөө энэ эгэлжирийн Монгол эр энэгээрэл бахархдаг. Гэтэл энэ бахархал биш. Харин ч эзнээ гэмт хэрэгтэн шиг барьж өгдөг. Сайн сайхнаас хагацааж гайчдаг. Энэ л гайтай төрхөөсөн болж таалагдахыг хүссэн хүмүүст нь тэрнийг тоохгүй. Энэ готын буруу биш. Харах царайны паравайсан монголоор би уржгүй хүн шүү гэд гүчирдүүлээд хэлүүлээ зогсож байгаа юм уу? Тэгээд л хөөрхий готов таалагдах өвчнөд туссан шиг. Одоо цагийн эмс охид гадаадын хүнийг харангуйтаа хөхөвчөө бүүдэнгийн урдуур унтал тас хүрдэг болж тээ. Хөөрхийдөө эдний нэг л готын зүрхийг гогдож тээ. Эмдэн гологдсон ирвэжтэй хөөрхий гэд энэ түүхийг төгсөх гэтэл жаргал баяр дарагт өнөөдөр заавал таадагдана гэсэн бичиг дэрэн дороос олдсны дуллаа. Ухаантай өөрөө өөртөө итгэлтэй сэхэтэн энэ эр амьдралдаа хүрэлцээтэй салинтай ажилд хүрхэлгэж гиснээс өөр юм готовт байсангүй. Ийм л эгэлжирийн эдэр ирчүүд Монгол орноор минь дүүрэн байхынта тэд арга ирийн ад жаргалтай амьдруулж эрүүл их байлгаж урт наслахыг мөрөөдөж ажиллаж амьдарч явна. Хөөрхийдөө Монгол ирчүүдээ